За өнөөдөр Чикаго хот дахь хүүхдүүдийн морин хуурын чуулганы тоглолт. За баярлалаа. Би энийг бичиг аваадах юм. Баярлалаа. За энэ бол манай монголчуудын ундаг машинууд. Манайч нь ер нь Toyota-нд их дуртай. Toyota ч угаасаа шилдэгтэй. За энд Монгол морин хуурын чуулганы тоглолт болох гэж байна. Happy Mother's Day. Сайн уу хөөе. За сайн уу. За ээжтэй баярын өдөр минь төргий. За хөлсөн ирсэн баярлалаа. За баярлалаа. Энэ гол чуулган. Энэ таны урилга байна. За баярлалаа. Чуулган байна. Хүүхдүүдийн одоо 2 толгой би таасан байгаа. Баярлалаа. 23 хүүхэдтэй тэгээд та ингэж хариулт гоё танилцаарай. За энэ нөгөө тоглож байгаа хүүхдүүдийн маань зураг байна. Энэ хөлөндөө Монгол хүүхдүүд. За энэ хүүхдүүдийн тоглолтыг үзнэ. Ээжийн жүжигчин Баццгийн хүү юм байна. Баццгийн хүү. Миний хүү. Харин Баццгийн хүү юм байна гэж зургийг аваад байна. Метр 80-тай гэх. Метр 80-тай. Нэдэг. Хүссэн батцуул гэж байна. Энэ хүүхдүүдийн нөгөө юунууд юм байна. Сертификатууд юм байна. Сайн уу? Баярын
여러분들의 앞으로 진기 좋아하는 모두 진기 좋아하는 실제 어떤 소리는 그러니까 산악 부분들의 Festival, and she's not only known for her fair, also she's very good at 머리호를 주워갔어. 몽골대 옷을 머리호를 빌릴 때 내내 몽골 없어서 축구가 좋아 콘솔 받지 갖고 제가 아이도 내가 넣었다가 어쩌고 여기
Германы Штатов болсон уртаан хоёрдугаар болсон ширхэг За бас Монголын их алдартай сайхан уран бүтээлчтэй уулзаад Чикаго хотод их орж байгаа тийм. Тэгээ даржаа зохиолчийн охин марлгоо шүү дээ одоо ер нь багшилж байна уу? Ямар ажиллаж? Яг өөрийнхөө сургуулийн дагуу офис ажилладаг. Тэгээд тийм ч өөрөө багшлаад олон шавьд заагаад явж байна. Энэ бас даунтаунд балетын компанид ажилладаг. Оо тийм үү. Оо төвлөр орж байна. Марлгоо багш ер нь энд хэдэн жил болж байна? 2008 онд ирсэн. Аа. Тэгээс хойш Одоо ер нь баг 20 жил болох гэдэг нь үү? 16 жил. Тийм байна 16 жил болсон биз дээ. 16-аас 17 жилийн жил бас Монголд очиж 1 жил амьдарсан. Оо тийм үү? Тэгээд орчилсан сургуулиас шилжсэн нөхдөйгаа. Чи хэд настай юм бэ хүслээ? Би 10 настай. 10 настай юм уу? Оо хизээ морин хоорс сурч байгаа хэдэн жил болж байна? 4 жил. 4 жил болж байна уу? Билээ? Эмүүжин. За. Тэгс би шон тайтай гэж хөгжүүлж байгаа. Эмүүжин чинь хэдэн жил морин хоор тоглож байна? 7 юу? Өчигдөөс тоглож гисэн байх те. За, морин хоор юу хэцүү байна уу? Гайгүй юу? Гайгүй юу? Энэ хувцсыг хий ойж гисэн. Нэг газар сурсан. Нэг газараас авсан. Чи энд төрсөн үү? Энд төрсөн. Тэгээ чи монголоор яаж ингэ сайн ярьж байна? Монгол сургууль сурсан. Монгол сургуульд явдаг уу? Энд. Гэртээ хүүхдтэй монголоор ярьдаг те? Оо тийм манай гэр бүл Монголоор ярьдаг. За. Хөрхөн байна штэ. За хүүхдүүдээ та нар олон жил морин хоороор шилж гин үү? Тийм. Тэгээ та нар аль айлгоо тоглох хамгийн дуртай вэ? Чадирамаас. За, их гоё тоглолт болсон шүү. Баярлалаа. Баярлалаа. За сайн уу? Чамаа хэн гэдэг вэ? Намайг Хөрсөрн гэдэг. Эргэсүрэн. Эргэсүрэн хэдэн жил төгөлдөр юу морин хоор тоглож Би байна? морин хор одоо 4 жил сурж байна. 4 жил сурч байна уу? Чи ч одоо хэдэн метр юм бэ? Яс өндөр. Метр ир. Метр ирээ. Хөөе. Чи хэдтэй юм бэ? 14. 14 тийм. Морин хоор хэдэн жил тоглож байна тийм үү? Бараг 3 2 мэдгүй. Тийм үү? Би явах. За. Хэн гэдэг вэ? Наран Мишель. Наран Мишель. Наран? Наран Мишель. Наран Мишель. Чи? Нямбатын Нарангаро. Нямбатын Нарангаро. Наран гарав. Ээж нар хүүхдүүдийн тоглолтыг хүлээгээд арт талд нь хамгийн гол туршлага өгчүүд ээжүүдийн баярын өдөр хэрнээ ээж нар нь ингээд тоглолт зогсож штэ ийм хөрхөн тайсны ардал.
16-нд ирсэн. Тэгээд За. 16-нд ирээд одоо 8 дахь жил дээрээ. За. Тэгээд энэ жил 6 сарын 28-нд Монгол руугаа буцаж явах гэж байна. Аха. Тий. Тэгээ одоо хүүхдүүд маань энэ манай морин өрийн чуулган байгуулаад 4 дахь жилд явж байна. Дараа жил манай 5 жил болно. Тэгээд 2021 оноос хойш одоо хүүхдүүд маань ингээд явсаар байгаа одоо энэ хэмжээнд ирсэн. За баярлалаа. Дэд үтсэн баярлалаа. За нэг хоёр өгүүлбэр ярьсан аваад. За анх энэ чуулга байгуулсан санаа яаж ирсэн бэ? Америкт одоо 7 жил болж байна. Энэ жил Монгол нутаг руугаа буцаж байгаа. Америкт ирээд хүүхдүүдтэйгээ хичээллээ. Хүүхдүүд маань ер нь 6-аас 1 жилийн хооронд морин уур сурсан ийм хүүхдүүд байгаа. Тэгээд гадаадд тахын сууж байгаа монголчууд дотроос хамгийн олон хүүхдтэй морин хуурын Гинго гэдэг энэ чуулга онцлогтой дан морин хуурын чуулга байгаа. Тэгээд ер нь бол Монгол улсын морин хуурчдын дөө хүүхдэн гэж байдаг. Тийм. Чикагогийн монголчууд бол бас хүүхдүүдтэй хөгжмийн боловсролын ийм сайн холбоо. Ер нь битээр бол өөрсдөө Монгол улсын морин хуурын чуулгын гурван бүтээлчдийн Бачлан багшийн одоо жинхэнэ гарын шавь бид дэлхийд морин хуурынхаа ишгээд түгээхэд Германд ажиллаж байна, Японд ажиллаж байна. Морин хуурын чуулгын гурван бүтээлчид ер нь дэлхийн улс орн бүхэнд идэвхтэй морин хуурын түгээж байгаа ийм гурван бүтээлчд байна. Бид нэр Гинго гэж хүүхдүүдийн морин хуурын чуулгыг нэрлсэн байгаа. Энэ хурдан морины хүүхдийн одоо гинголдог хүлдэг аялгаа байдаг те. Энэ бол монголчууд гэдэг. Ер нь тогтоож холбоотой яваарай гэж хүүхдүүдэд тийм нэр өгсөн байгаа. Тэгээд хүүхдүүдийн маань хувцс морин уйдаг хүүхдүүдийн морины хүүхдүүдийн хувцс байгаа. Та нар ажигласан бол тэгээд бид нар бас их бодож өгсөн байгаа. Энэ хүүхдүүд маань Монголынхаа нэрийг дэлхийд гаргана гэж багш нар нь итгэж байгаа. Америкээс явахад хамгийн харамсалтай зүйл морин уурын хүүхдүүд маань байна. Тэгээд бусд нь бол бодондоо хүүхдүүд маань ихтэй хаач чадвартай. Бид нар Монгол хэл тоглолтын нэр болж байгаа. Их баярлалаа. За баярлалаа. Саяны энэ морин хуурын чуулгад та нарын хүүхдүүд явд юм байна те. Тэгээ ер нь яагаад анх морин хуурын чуулгад явуулъя гэж одоо хизээнээс энэ багш нар ирсэн юм бэ? Манай багш нар ширээд нэг 7-8 жил болж байгаа байх. Тийм. Тэгээ яг нэг анх морин уур зааж байгааг мэддэггүй байж байгаа ш. Тэгэл ямар ч ч Монгол ирэх хүн байна да гэл бид нар ч анх дургүй те. Ер нь морин уурнаа. Тэгэл манай хувьд бол яг хаа нэг хүүгээ гоолаа чи яадаг чи Монгол ирэх хүн чинь 3 аяс орчих. Чи яадаг 3 аяс орчих гэж яваад байна. Тэгээ 3 аяс орчихгуудаа нөөч 3 аяс орсон байлээ гэдэг. Үгүй ээ одоо 10 аяс ор гээл тэгэл ингээд ахиулсаар байгаа ш. Тэгээд одоо 5 Дуртай болсон. 4 жил харан болж байна. Тэстэ Хүүхдүүд маань хэдийгээр гадаадд төрсэн одоо энэ Америкийн улсын иргэн ч гэсэн Монгол ээж автай, Монгол эмээ өвгөтэй, Монгол нутгатаагаас хашгүй холбоотой. Тийм болохоор морин хуур гэдэг бол бидний үндэсний бахархал. Тийм болохоор хүүгээ сурахыг шийдсэн. Тэгээд эхлээд бид нар чинь бас сайн ойлгохгүй Монгол хэлгүй учраас ойлгохгүй байсан. Гэхдээ явандаа одоо ингээ бас одоо саяны алга ташлтаас урам аваад гоё концертанд ороод урам аваад тэгвэл бас концертанд орохдоо бас эдгээр чи гоё биелэг авчихсан. Тийм ээ хүүхдүүд юм хойно шүү дээ. Тэгэхээр Монгол хүн юм чинь өстой морин хуураараа өстой сайхан ая тоглоосаа гэж юм бодсон. та нарын хувцс сунрын трен яаж бэлдсэн бэ? Маш олон сольж штэ. Ямар ч гоё хувцстай юм те. Тийм бид нар ер нь бөөндөө яг ээж аав нар дандаа ингээ бүгдээрээ хамтарч ажилладаг. Тэгээ Монгол руу бүр захиалгаар хүүхдүүдтэй хийлгэж авчирдаг байгаа. Тэгээд яг манай багш нар дандаа хэлдэг аахгүй. Ер нь л манай аав ээжүүд энэ маш их хүчрэлмөр ээж нөгөө нэг бид өөрсдөө тоглож чадахгүй ч хүүхдүүдтэй цаг тоглоод бүх юмд нь ингээл оролцоод ирж. Та нас арт талд нь байгаа хөгжимчд юм шүү. Хоолыг бэлдээд, хувцсыг бэлдээд, хөгжмийг бариад тэгээд өстой хамаг арын нэгээд жолоочийг хийгээд тэгээд морин уурчийг хитээтэй саналаа авч явна. Ноотны тавиураа авч явна зэнтэй шүү дээ. За тэгээд нэг сахилахгүй юм болохоор эдгээр чинь хүүхдүүд юм чи сахилахгүй юм чи морин уураа эвдчихээн байна. Яг хөө гэж. Үнтэйч. Тэгээд хамаг юмын дараас нь тэгээд их хүн гэдэг чинь тэгээд өөр хүүхдүүдээрээ бахарах юм да. Сая одоо хүүхдэд тоглохыг хараад баг өвдөлтөө байв. Тэгээд сэтгэл хөдлөл бүр ойлоо. Тайсан арт талд нь та нар зөвхөн цэцгэн бариад л өөрснөө бүр ард урдангүйгээд л бараг л хуруугаараа ижлэхэн хөдөлгөөл тоглож байгаа юм шиг. Нөгөө сонсоороо бид чинь бүр бас аяг мэддэг болчихсон. Хөөха хүнээс орог илүү хэн яаж олж байгаа мэддэг болчихж байгаа юм чи сонсоор байгаа тий. Тэгээд ер нь ээж нар маань аягүй бүгдээрээ хамтарч ажилладаг. Би биендээ маш их тусалдаг. Бид нар одоо өнөөдрийн тоглолтын дээр хэд хоёр багшийнхаа одоо яг үүргийн дагуу бүгдээрээ ажлуудаа хуваарлаж аваад тэгээд би биенийхээ хүүхдүүдэд
хувцлаад ерөөсө хэний үг ч хамаагүй. Угаасаа бүгдээрээ хамт тайзан дээр гарч байгаа юм чи. Би биентэй туслаад за аль чамд ингэж нөө одоо би чам ингээд туслаад гэх ээж чинь тийм завгүй юм гэдэг юм уу. Аав нар аль нөхөлтэй. Тийм. Ээж аав нар. Тэгээд хамгийн гол нь бид нэр хоёр багштай маш их баярлалдаг. Тэгээд даа зэрэг багш маань өөр юм айгүй харизматик тийм хүн байхгүй. Хүүхдүүдийн маань онцлог болгоныг харж тэр хүнийг яг ямар төрлийн уурч болох гэдэг нь айгүй торгон мэдрэмжтэй мэдэрдэг. Дээрээс манай хүүхдүүдийн морин ураар маш их хүмүүсэл дамжиж байгаа гэдгийг айгүй сайн ойлгуулж чаддаг ийм хүмүүс байгаа. Тэгээ уянгаа багш маань ч гэсэн Монголын одоо хамгийн анхны мэрэгжлийн морин уурч маш мундаг юм ихтэй. Тэгээ энэ яг нийлхээрээ жинхэнэ яг л Монголын морин уурын чуулгыг энд яг хүүхдүүд дээр бид авчирсан бид үнээр баяртай байгаа.